Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнаас сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна. Хурдан морины сэтгэлтнүүд усуур сайдны хамбагч хүмүүж та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгая. 7 хоног тутмын Тодмагна подкастын маань ээлж дугаар. Орны муудам талаас үргэлжлэн хурж байна. За манай энэ удаагийн зочин бол Доронтой аймгийн Халхгол сумын харьяат аймгийн алдартай байж Бавуугийн бац уурч маань оролцож байгаа. Монгол төрийн зарлагтай наадмаас нэг түрүү 4 айр хүртсэн Монгол төрийн наадамдаас өөрөө унган үрийг харагдуулсан та бүхний ичнээ таних юм ярьчааг өнөөдрийнхөө зочин хүмүүст ураад байна. Бидний ярилцсан анхаарлаа хандуулна. За танд энэ өдрийн минь төргийн сайхан зүсэж байна уу? Сайхан. Урдах тавтай сайхан байна уу? Сайхан байна. Ардын хувьсгалын 100 жил 100-101 жилийн болно гэдэг уяцт маань дор бүрнэл нэлээд бэлтгэлтэй байх шиг байна. Алдартай өвт ер нь бас энэ үйл хичнээн адууд хэвжээ 100-101 жилийн ойлдоо хэр бэлтгэж байна вэ? Одоо хэрэндээ бэлтгээл байж тэн дөө сайхан морьтой бэлдээл нэг 20 грамм морь тэжээж өвлжилтэй. Өвлжил тэжээл давхул хийлээ тэгэл. 100-101 жилдээ цаа уралдах гэж хичээж дээ шин. Тэр морь уяач одоо морь сайхан давхна гэдэг үл зөвхөн уяачаас эзэн уяачаас гадна нөгөө тухайн жилийн байгаль цаг уурын нөлөө бас их байдаг. Онд оролт чухал байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ үйл өөр нь одоо өнгөрсөн үйл дорнод мөртэй гэхэр одоо үнтэй сайхан өвлжөө хавар ногоо ер нь хэрэгт гарсан бэ. Сайхан өвлцөө. Одоо ч энэ үйл цас мас их багтаа их дулаахан сайхан өвөл болсон. Хавар жоохон чиг өгөөд одоо л цас ногоо сайхан гарч шít. Одоо л сайхан ногоолж ийн одоо л мөр мал цадах гэж шít. Ер нь сайхан дэлгэр зунд болох юм шиг байна. Хамгийн чухал нь малчин хүнд бол хамгийн чухал нь байгаль сайхан байх хэрэгтэй тийм ээ, цагаагаар сайхан байх. Цагаагаар одоо салхи тогтун байгаль сайхан ногоо цагаатай л илүү байвал тэгэл мал хүнтэйгэл одоо итэж уцаргалж байгаа юм шүү дээ. За би танаас нэг зүйлийг лавлыг гэж бодчихлаа. Та төрийн зарлагт наадамд 3 адуу харагдуулсан байна. Та төрүүлгэж харагдуулсан. Гуруула одоо сүнг дааг байхаас эхлээд хэрэгжсэн. Нэгдүгээр гуруула орж ирсэн юм байгаа даа. Тэгээд ер нь сүнг даагны одоо суян суулгын тухайд жоохон төлхөө ярилцъя. Яаж сүнг даагыг ингэж бодлуулаад давхар уянд энэ олон уралдуулаад байна. Тэр нууцаасаа бас энэ ойр сонирхогч үзэгчдэд ярьж өгөөч гэсэн хүсэлтэйг ирлээ. За сүнг дагаа хөдөө тэгээ чи бас өөр юм унгаад тэгээд өөрснөө дандаа хоёр нь бол миний унгаад нэг нь энэ чандган талын инкултах хад унгаад байхгүй. Манай найз бүд аригч гээд тэр ахаа завчраад бид хоёр үйсэн юм байна. Тэгээ сүнг дааг бол яг морь мал нэг олон биш нэг 30-40 мөр үйж байгаагүй нэг 10 дахь мөр үйж байхдаа бол сайн тордож сүнг даагыг их сайн тордж исэн. Тэгээд нөгөө ганцаа цөөхөн сангуудтай учраас тэрнээс нөгөө жил улган унаг алдахгүй тул гүүгээс уруулж чадахгүй. Тэгэл тэрийг намар эртээс л унган махаа мариагаа алдааг байгаа дээр нь л тэрийг сайн тордод тэжээгээл тэгэл зумж уралдаад л явдаг. Тэгээд нөгөө эртээхээс нь салгаад ингээд тэжээлд оруулаад өөрөө нөгөө хүүхдэр бол боожод торинтсан болохоор нөгөө хүний гараараа сурцсан. Тэгээд ямар ч юм тэр нөгөө адуу ээж мэж садаах юм байхгүй бол ч нээснээр хараад байж. Тийм л давуу талтай юм болов. Хэдэн сард ихээсэн салгаад тэжээлд оруулж. Би 11 сарын 10 дараа салгачдаг. Тэгээ одоо сүүлийн үед бол бас эхтэн оруулж байж чад нэг 2 сар мар хүргээд
тэр салгадаг болчиход байгаа юм. Эхний үед бол би энэ гурыг бол гурвуулангийн ихээ юунаас нь салгаж 11 сард салгаж. Тэгэхэд одоо яг юм бол бага дуучин одоо нялхантын юм чинь тэр тижэл бордоо юм дээр хэр хордоо болох юм бэ? Хурд орно гэдэг. Доороо тэрнтэй ороод морил тэгээд нэг ер нь бол нэг сар гарна нэг 2 сар хэвтэй жоохон гунаад ганцраад байдаг. Тэгж жаад Монгол багын болохоо мартханд юм агаас. Тэгээд л хүний гаранд дасчихдээ ш. Тэгээд сүү таргаас айдж уун сүү сагаага уугаал. Давхар саамлаад байдаг. Саамлна. Тэгээд үнэний сүүгээр саамлна, гүүний сүүгээр саамлна. Тэгээд ер нь тэгэл өөрийнхөө л бодсноор аль болохоор юу хүмүүсөө хэрэгжилж гинэ тэрийг өгсөн надад л тэгэл өгдөг ш. Яг юу өгчээсэн бэ? Тэрийг сүү одоо Украин сүү. Би бол Украин сүү саа өгчээсэн, хэвэг овьяасын саа өгчээсэн. Тэгээд одоо энэ битми карнолыг бол байнга өгдөг. Тэгээд янз бүрийн бас сэрапнараа өгнө. Зор юм өгöd л. Тэгээд ер нь тэр ихтэйс бас ээж мэжээсээ салаа жоохон хат суудсан болохоор тэр чинь салж гонцрох юм байхгүй. Ердөөсөө л өөрөө л тийм уралдах хүүхчиг өнгөрөө уралдах зорилго тавьчихдаг юм шиг үлээ. Тэгэл ер нь тэжээлээ идэл тэр өдөртөө гэдсэн татгалан өөрөө иж усан сайхан шингэчүүл тэгэл тэр өдөртөө л өөрөө бяртаа байгаад иддэг шүү дээ. Тэр нэг 2 сар нэг гіврх маягтай гэдэг юм аа гэж. Тий. Тэр үед нь бол яг уу тэр үед нь л одоо байнга л одоо ингээл сүүм өгөөл өөр ойр дотн л одоо байнга л байна л та тэгэл очихлгондал юм өгөөл одоо жоохон хуураад л тэгэл аргалаад илж таалаад л одоо тэгэл аль болохоор л жоохон сэтгэл санаагийн загсаад л гэж дээ. Одоо ижлэр нь 2 3-аар нь одоо тийм сүүгүүд агуулаад ирдэг юм эсвэл ер нь яг уурхал юм чинь ингээд ганцаараа нь оруулаад ирдэг юм яа тийм. Ер нь бас мунгийн ижил дааг нь орж ирнэ. Тий, тэр чинь бас тэг сайжруулахын тулд бас зөндөл одоо бас сайн муу хэрэггүй болж байгаа ч зөдөөс нь гаргаад янз бүр болох гэж байна. Тэгвэл адуу ч бас их стресстэй гэсэндээ бүргийн ялханд нэг хийсэн салгаад бас ганцаараа байвал тий, ганцаараа бүр гонч ш. Тэгээд өөрхөн жоохноос л хүн ч гэсэн найзтайгаа л байгаа дэвэл сэтгэд нөөрөөд юм чинь тэр чинь. Хаа чин тэгэл хавар жавсан шаргаас эхлээл хаврын уралдаанаас эхлээл намар орой 10 сар хүртэл оролдуулчихдаг. Тий, оролдуулчихдаг шүү дээ. Ер нь сүнг даг гэдэг бол ер нь нэг сэтгэл нь хатгацчихараа бол тэгээд бодлоншил босчдөг юм шиг л шүү дээ. Ер нь яг одооний нэг их морины уяг бол ураг даагандаа хийчих цус уралдаг шүү. Оо тийм үү? Тий. Дуу сэргэлт уралдаантай ер нь бол уяа хүн амархан цөг хоногийн үед л гэж бодож байгаа шүү дээ. Тий, ер нь бол сэргээх нь хурдан тэгэл амраах нь бол тэгэл байнга л ажилтаа л тэгэл байнга л ажилтаа ойлгочдөг шүү дээ. Жавхлан шаргад дайрагддаг чи аль нь юм бэ? Жавхлан шаргат 15 онд тэр миний Эхний зээрд үү? тэр том зээрд аригдсан юм байна. Хамгийн ихний уралдаан жавхлан шарга байсан уу? Үгүй. Хамгийн ихний уралдаан тэр чинь тэр дунд 5 уралдсан. За. 5 уралдаж 4 төрүүлсэн. Нэг ам үзүүлсэн. Сумандаа нэг уралдсан чинь ам үзүүлсэн жоох арддаг дааг байсан. Тэгээд өөрөө юм гүйцэж ирээл өнгөндөө гараад ирэхээр л хүүхдээ бүлгээ шичдэг гэсэн. Жохон тийм шалтаа тийм. Тэгээд урд нь юм байгаад тэгвэл араас нь зүтгээд яваад байдаг. Тэгээ байжгаад 190 харин энэ бидэд авчиад нэг ам үзүүлчихэд ирээд авчиад байжгаад энэ Маршал Чоолсонгийн 120 жил болоод. Тэнд хэд дакулмакулыгээд ажилд оруулж байгаа тэгээд тэрэнд авчиад тавьсан чи тэнд төгөлцөхгүй. Тэгээд дараагаар аймгийнхаа нааданд төрүүлчихэд тэгээд юунд очиж Сүхбаатарын бүсэж очиж тавлсан сонгодог. Энэ хоорондоо бол одоо тэр ингээд олон давхар үйж байхдаа бол тэр Украин сүү саамаа бол давхар өгөөл яваад байна. Украин сүү саамаа өгөөл яваад байна юм тэгэл. Ногоо тэжээлийн үл арай багасах болов яа гэх юм бол. Тэжээл мэжэл тэгэл өгчд байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол тэгэл идэж уугаал сайн идээ сайн шингээл тэгээд амралтанд тааруул тэгэл юм чицсэн дараагаараа болтгол. Заавал тэгээд тийм юм тэд нар 500 г сүү өгөх ёстой, заавал 500 г ус өгөх ёстой гэсэн тариф багхгүй шүү дээ. Тэр хүзэн хүн өөрөө л энд минь тийм юм өгөөд ихтэх нь багтах нь гэдгийг харуулаад л өгчлээ. Онцдаг юм лээ. 10 оны зүүмст чи даах хэрэг бүтгэн морцсон юм бэ?
97 он болсон. 178 билүү 97 билүү тиймэрхүү болсон. 178 билүү 197 билүү тийм л болсон тий. Тэнд тавлаад таны төрийн зарлагт наадмын анхны Тэг анхны хайраг авч ирсэн тий. тэрнээс хойш уралдсан юм. Тэгээд зүүмсээс хойш бол уралдаагүй л үү тий. Уралдсан юм ахаад тэр чинь 7 сарын 20-д оролцож байгаа шүү. Уралдааг. Тэрнээс хойш уралдаагүй. Тэгээд шүтлээ уралдсан. Шүтлээ уралдаа аймгийн нааданд 8 лчид хэнтэд очиод тугны араар ороод олчихж байгаа юм. Тэгэхээр дараа нь арайт дутуухан тавиад байсан. Одоо нөгөө дааганда анхал нөгөө сайн юмтай болж нэг тэрийгэ жоохон хайрлах маягтай болоод тэгээд чөтөнд нь жоохон хайрлаад хоёр жоохон дутуу тавьчаад тэгээд сүүлд нь тэр юунд чиж Чугаатар Эрдэнэ цагаанд очиж нэг 3 төм адууны баярт нэг хар тахтай шүтлэнтэй ойлоо гараад нийлээ хол зайлсан тэгээд үзүүдээр харан дэлсэн. Тэгээд тэнд ам үзсэн. Тэгээд ам тантаа болсон. Тэр хар шүтл нь улсад 2 ордог шүү дээ. Хиний эдгээр төрүүлдэг нь үү? Тий. Гамбайрын харыг яриад байгаа юм. Гамбайрын хар тий. Гамбайрын хаа тий нөгөө хиний. Момаслын тий момаслын ган зургийн тий. Тэр хар юм уу? Тэр хар. Тий. Шүтлэнд нь одоо шүтгээл шүтлээ адууны үеэ эмзэг одоо шүдэн гарч байгаа эмзэг байдаг юм а гэд ингэж ярьдаг. Та шүтлэнд нь бол яаж байсан бэ? Даанд бол дагаас нэлээд уралдсан шүү дээ. Тий, шүтлэнд нь асал хийдэг ажлыг хийгээл нэлээл ажил чангатал очсон. Тэгсэн чинь арил морь цөөдөд байсан юм уу яасан арил ажил дутаад давхил дутаад л байсан юм шиг үлээ. Тэрнээс хурдан л байгаа гэсэн. Тэр хинтээ тугны араар орсон тэгээд олоолсон гэж байна шүү дээ. Тэр юм сургалтын юм байсан мө эсвэл бас нөгөө нэг юм уяа жоохон дотлоо ч юм уу баглаараа морь халраад идэв шүү. Тэр байсан юм уу? Үгүй ер нь сайхан явж ийсэ тэгэхэд бол бид дагж яваад тэгээд тэр нэг торны тэндээс машин хойшоо болгоод хаан тэнд болчиход одоос бааргүй орс тэгээд ногоо хашин дээр ирсэн чинь байхгүй. Тэгсэн чинь харин дугнаараар орцсон гэдэг чинь. Тэр юунаас олсон юм бидэд нэг 6 настай жоохон хүүхэд найзынхаа хүүхдэд тавьсан аахгүй 18 хэлтэй юм. Тэгээ тэр минь ядж байхад бас зөв гартаа ташуураад буруу татаа гартаа ташуураа байж яддаг. Үрзүр дээр нь ирээд зөв гарынхаа ташуурыг хөдлөнгүүд буруу тишинээ явцсан юм билий. Тэгээд тэр үзэгчдүүд авах шүү. Үзэгчүүд үргээгээд ийшээ явж байгаа. Тэгээд долоогоор авчдаг. Тэр бол ялч нэг хүүхдийн жоохон чадал муудаг явахалцсан байхгүй. 2017 оны тухайд хязгаал өрөө шүү дээ тий. Хавар жавтан шарган урд дөрвөл багсан. Тий. Жавтан шар чинь тэгэхээр чинь хэдэн сард болсон юм бэ? 5 сар маа. 4 сар болж исэн баха. Тэр үед 20 цэрж өгөхгүй уралж исэн 4 сард болж исэн баха. Хязгаалаа хэд уралцсан бэ шүү? За дааг 5 шүтлэн 3 уралцсан. Хязгаалаа. Хязгаалаа хамгийн их энэ маттай уяртай холбоонд очиж ам үзүүлсэн. Тэгээд жахлан шаргах дөрвөлчээд. Тэгээ Доронтой аймгийн уяжтайгаа холбоонд төрүүлчээд. Тэгээд улс явсан шүү. Тэгээд бүсэд урлаад 5 уралцсан. Улсад бол бас айрагдах магадлал байсан. Айрагдах магадлал маш өндөр өссөн гэж чинь. Тэр энэ уйсхын бор Бат Эрдэнэ цавдар хоёрт, Ажны цавдар хоёрт очно гараад л тэр хоёрт дан өнгөлөөд үздэг шүү дээ. Хүүхэд нь байнга ороолгоос та. Шинэ хүүхэд байсан юм уу ямарс би Чинбаттын махуулахын нэр дээр тавьчихсан махуулын найзынхаа нэр дээр тавьчихсан байхгүй. Тэгээд тэдний нэг унаачаар нь болчихсон. Урд нь унж байгаа хүүхэд тий. Тэгээд тэр минь байнга ороолгоос та явж байгаа л тэгэл үзүүр дээр ирээд нөгөө хоёр нь нэлээд зайлаад нөхөр бүр шогшоод араасаа нэгээд адууд дайруулаад тэгээ бүр шогшож орж ирсэн шүү дээ. Тэгээд тэр хоёрыг чинь бас хасаад. Тэгээ юу болсон. Тэгж жал 6 л болсон шүү дээ. Тэгээ 6 болсон. Явах нь цаанаас уг гарлнууд сайхан л явчихсан. Дан өнгөлөөд байсан шүү дээ. Тэгээ сэлэнгээд аригдсан доо. Тэгээ сэлэнгийн хангаан бүсэд очиад дөрвөр. Хэд хоногийн дараа бүсээ уралдаан болж байгаа юм. Энэ юу н Тэр чинь нөгөө 27 8-нд л болсон. 22 3-нд ч болсон уу? 7 сарын 20-нд гаргаад л болсон. За тэгээд 18 он буюу соёлонгоосоо яасан бэ? Соёлонгоосоо шууд нэг. Соёлонгоос ш тахуулаагүй шүү дээ тэр чинь. Тэгээд хүндөгөөд тэг хүмүүс очиод олигтой оролцож чадаагүй шүү дээ.
Одоо азаргуулсан байгаа. Сайн адуу бас нэг энэ улс улсын наадамд 2 ч орчихлоо. Улсад 6-аар давж байгаа юм чи сайн адууг л асуух. Үний илэг сонирхох хүмүүс зөндөл байсан байна. Тий зөндөл. Ингэж хүндэр хэлсэн юм. Дөржарын бол гэсэн. Харахгүй нахт тэр өндөрлөгсөн. Энд чинь танаа яг унгаа адуу гэдэг яриад. Яг унгаат. Эцэг талаас ер нь танаахан ч бас нэлээ хэдэн үеэр манайхан ч 3-4 үеэр морь үйжсэн ус гээд та тэр нөгөө улсад шүтлээ хариуцуулахтай ярьсан гэдэг. Дэвчүүлийнхаа талаар бас ярьж өгөөч. Ер нь танаахны яг танаа өөрийн адуу ер нь ямар онцлогтой, ямар сүс одоо давмгай бийцээ хувьд ямар уяаны ямар онцлогтой юм бэ? Ер нь зээр дадуу давмгай гэж бодогдчих. Дан зээр татвал голчлон зээр гэсэн юм одоо л нэг жоохон бор холтой бормор цариу бүгэнтэй болчихдог юм. За дэвчүүлийнхаа талаар. Манай гончгийн боо гэж хүн байсан энэ халахгүй сумын нэгдлэмд насаараа л малчин хүн байсан. Адуучин хүмүүс. Тэр хүн бол одоо морьсаа хатгаж исэн, морьсаа уйжсэн тэгээд сум орондоо тэр үчи гачид очи явдаг тэгэл сум жилдээ ганцхан баяртай. Ардын хувьсгал гээд тэрэндээ л очиж тэгэл баян хязаалан соёлоо хоёрын төрөө бол баян авч ийсэн гэсэн. Би ч одоо жоохон байсанс морьмод энэ унжилсан. Надаас өмнө өдрөд эртнээс л морь үйсэн юм лээ. Ер нь тэр сум орондоо л их л уяач нэртэй л алтартал юм л дээ. Тэр үе цол гуншин ч өгдөг байсан шүү дээ. Тэгээд нэсээ хадуучин малч юм л. Одоо тэгэхээр таны тухай ярихаар нөгөө урдан зэр дадуунуудыг зингээл ярих байх л та. Аавч нь тодтогч одоо нэрийн хувцсан нэлсэн ямар хөдөлгөөд байсан. Одоо миний аав 78 онд нэг хүнээс нэг хонгор сарва таггүй авсан юм лээ. Өөр яг морь үйдэг хүн болохоор яг энэ хурдан гэж таньж авсан юм лээ. Тэгээ тэр нь л их хурдмөр намайг сүлмөр ундуух чинь байнга түрүү зарагдчихлээ л дээ. Тэр хаана хаад байсан бол? Тэр үл яг халахын унгаад байна. Тэр даваасан улаагийн даваасан буу гэдэг хүний унгаад байна бэлээ. 78-нд намайг гарахаар хүүдээ морь хийж өгнөгөөд авсан юмсан. Тэгээ тэр нь л их хурдан байсан. 14-5 хүрчээд төрүүлж илээсэн. Би бас 13 онд төрүүлж илээсэн тэрийг. Тэгээ ер нь адуу нь халахгүй л суур адуу. Өөрөө тэгээд бас нэгдлийн их адуу харж исэн. Энэ матад затад одоо ингээл манай таньчаас холбоонууд сум аймагуд бас их холбогдод дээр туур муур гэл адуу мал солилцол хүмүүс явдаг байсан л. Тэгэл өөрөө их хурц цуглуулсан л дээ. Тэгээ гончгийн бовгод манай аавын шатуу дан тийм хурдан зэр адуунууд хүрэн зэр адуунууд л байсан юм. Аавын адууны хөшөлтөй адуунууд ер нь хаагуур тарсан байна вэ? Гагуу хурцлж байгааануудаас ганц нэг санаанд орох юм бол хавалцаач. Одоо тэр 2000-ад оны ихэр бол энэ улсын зам Бат зэрэгт нэг хонгормор очиод хурдлаад ирсэн баруугаар. Тий. Ононгод би 2006 онд нэг хонгормор өгөөд их хурдлсан манай яг аав цаадууны хонгормор. Одоо тэгээд тэрнээс одоо өөр хол цаашаа гарч суралцгааг бид мэдэхгүй л юм л дээ. Тэгээд тухайн үед дээр ямар ингэж хошуун нутаг алгасаал баруун аймаг зардаг үрдэг байгаагүй юм чинь. Тэгэл нутагтаа бол одоо манай адууны азрахтаа манай адууны гүйтэй айл үзэн төлдөг. Хаттай адуу байна. Хаттай. Ер нь бол тийм тэр үед нэгдэл чинь нэг олон адуу хүнд хувьчилж байдгүй нэг цөөхөл нэг 10 дахин адуутай 12 3 адуутай хүнийхээ амбулын тоогоор тоололдог гэсэн юм л шүү дээ. Тэгэд бол нэг цөөхөл хэдэн 5 6 гүйтэй одоо тэгээд тэрнээсээ гарсан ууд нь л байнга л чөдөртэй уяатай хүлэгтэй л очдөг. Вилла хөөгдөхтэй сайн сандгийг тэр нуурууд очиод услаад иргээд дэрсэн дотор тушаатаа гүнүүдэд туугалгаа явчихсан. Тушаатаа туужчаад усалчаад эргүүлээдсэн навчиж орчид ирдэг байсан шүү дээ. Одоо тэр үед яагаад тушаа мушааг нь аваад хайрлаад усалж болдгоо байсан юм итгэхгүй. Тийм ээ. Тэгээд бүр хатс уцлаад байна. Даанда сунгда хор уяагаар тэгэж амжилттай надаа. Тэгээд та ярихтаа бол ер нь баг их морины үеэш хугаар үйчдэг гэдгэлээ би бас энэ бол Ер нь тэгээд хавар 4 сард ингээл ууж уралдаж эхлээд ногоонд нэг 5 сар гард нэг 20 хоног ногоолол тэгэл буцаад лахаал барайл тар зунганд нурлал явчихдаг шүү дээ. Тэгээд нийлээ жоохон давхул мохлыг харж гал жоохон
бас жоохон амраа ерэн байвал тахгүй амраагаад л тэгэл хэдэн нэг жоохон амраад тордчихвол буцааж яхаж зэрэгүүл тахиулаад л тэгэл. Амралтанд бол дороос ирэхгүй. Сэргэн дороос. Ордонтой хаа. Тэр чи өөрөө тэр чинь одоо 11 сараас ахуулаад өөрөө байн хоол тордж байгаа болохоор энэ хадунд минь хэдийн хэмжээний юм идэж хэдийн хэмжээний юм наалдж ийн гэдэг бол одоо өөрөө л тэгээ багцаалаад л явдаг. 2018 оны зүү хинтийн ам чи 18 онд уу? Зүүмс суралт амлдаг чинь 18 оны зүүмс биш нөгөө хинтэд биш алтаа онд тий. Тэгэхээр би анх тантай уулзсан байж. Даанч улсын наадмыг харсан хүн санагдаад одоо нэр өгч чадахгүй байгаа гэсэн баг. Тий 18 алтаа онд хонгордоо төгөлчихсөн. Нөгөө жамцын холгоо одоо нэг тий жамцын холтой. Удамтай гэдэг иржсэн тий. Их талаас та нах уу? Биш манай адууны удам байхгүй тий зүгээр би уйси тэр. Тий. Тэр манай найз хэний буян дэлгэрийн бүд аргач тэр залуу энкол тахаас аваад авчирсан байхгүй юу. За бэлгэнд ирсэн юм 8 ээж арилжиж ирсэн юм тэрийг нь сайн мэдэхгүй. Ямар ч гэсэн тэдний адууны улаангүй л байдг юм билий. Чи сүнг даах гайгүй сав гэдэг. Энийг нэг юм төлөвлөх гэж. Тий тэгээд хамтраад хоёулаа хийчихсэн дээ. Хинтээ аймгийн баяр наадамд төрүүлчихэд тэгээд зүүмс давхаргаа төрүүлсэн юм тий. Тий хинтийн баяр наадамд хинтийн 95 жилийн ойд улсын наадам явсан. Гайгүй хөдлөд ахаар нас улсад очиод мордуулчих гээд нөгөө бүд аргачаад өгөө явахгүй юм. Тэгсэн чинь өглөө гоцроод мордуулж чадаагүй улсад. Тэгээд уралд чадсангүйхээр за би хинтээ очиж мордаваад очиж чи хинтээ дээр хүрээд иргээд. Тэгээд хинтээд уралд хинтээ 95 жилийн ойд төрүүлэгчээд тэгээд төмөн цогтож ирж байжгаад тэнд жоох морины засал хийжээд тэнд нөгөө алтаавны сорилго болохгүй юу. Тэгээд тэнд уралд бас нэг сорилго уралдаанд уралдаад тавалсан энэ дронгордоо. Тэгээд дараагаар нь очиж алтааванд төрүүлсэн. Улсад дуган даахч өдөр мордож байгаа шүү дээ. Тэгээ яагаад хоцроо очдөг юм бэ? Мэдгүй. Даага мордуулж чадаагүй хацарсан тий. Тий, тэгээ янз бүрийн аргаар л нэг хоцорцлох. Тэгээд мордуулж чадаагүй ирсэн байхгүй. Тэгээд түүнээс хойш яаж гисэн бэ? Шүтлөөрээ залан гэдэг. Хонгорно. Хонгороо. Тэр чи хоёр уралдаад хоёр төрүүлж байгаа юм байна шүү дээ. Тэгээд шүтлэн болоод хаварна. Хавар зун шүтлэн болоод энэ уралдааг уужаа тэгээд бас хүнд өгөө болчихсон шүү дээ. Энэ төмөр очрын галаал авсан шүү дээ нэг ахтаа өгнөд. Төмөр очрын галаа нэг ах морнд орчоод мор гайгүй юм тодорхой юм хэрэгтэй нэ эний чинь сонирхгээд тэгээд цэгээд л өгцөгцсөн. Тэгээд шүтлэн хязаалан соёлонд тэр галаадыг үл байгаад байгаа. Мөн л нөгөө нэг зэр одоо өрөөгөө үйдэг байсан зэр дазаргаа дааганд нь яддаг гэсэн таал адилхан өснө хонгороо. Тий адилхан л. Хэд сар хэн дээр ирсэн юм бэ? Эрт ирсэн. Тэр чи 11 сар 11 сарын 20 дээр л ирсэн. За танд төрийн наадмын ер нь л уйчд ярьдаг л та. Бүсийн наадамд морь харигдуулах төрүүлэх бол бас сайхан тий том наадмын зарлагтай наадам. Гэтэл улсын наадам цаанаа нэг үг шүү гэж. Монгол төрийн наадам яг аль биесээр эхлээд тэр хөдлөлөд болж байгаа тэр наадамд одоо морь харигдуулах бол илүү өөр шүтрэг шүү ярьдаг юм билий. Танд яг тийг санагдсан. Та бол урд нь бүсийн наадмаас аригч авсан төрүүлж хүртэж үзсэн байгаа шүү. Өөр энэ чинь ер нь бас уяач басных л улсын наадамд л морь оруулах гэсэн зорилго тавьж яваа юм чинь. Тэгээ 18 20 онд бол Жадамбын болд манай найз бит хоёр морь даваад хоёлаас сунгаа мунгана цуг хийчихэд барамжлаад тэр 61-ийн гарам дээр их хоёрын галтаа нийлж ажил хийгээд ирсэн. Тэгээд санчиргээд дүүн өшөөн чаа басгийн төгсөөгөөд манай хуураад манай болдын хуураад дагаж авсаас нэлээд морьтой. Тэд нар нь сунгаж мунгацаад одоо энэ тэр нь уралдаж яхад тэр юмд ороход эвгүй боллоо одоо энэ шигшгтэй буцлаа бид тэр нь буцлаа гэж байна. Уян дээр нэг ороо суужсэн. Би ч нэг 18-9 морьтой очсон байсан хөдөлж байгаа ч юм алга энэ зэр дүрээгээ мордуулаад тавьдгийг өшөөний галт руу бас цуг явсан. Энэний одоо ухаантай нэг үеэр бэлтгэл хангагч гэсэн үг.
Тэгэл тэрийг хоёр ангилаад мордохгүй шүтлэнгүүд. Тэгэхээр тэрийг эхнийх нь ангил тавиал, энийгээ сүүлчийнх нь ангил тавиал явдгийг. Тэгэл хаяа нэг солиод тэр. Тэгтэл нэг 16-7 хавилцсаар байгаад итгэс стакулүүдтэй. Хэмжээр дөө. Тий. Тэгэл ер нь аятайхан бас жоохон газар сунгаад тавиул нэг 11-2 өдөр ойртоод тэгэл яваад итгэсэн юм. Тэгэл энийг суултгүй юм энэ минь яваа сурцсан энэ орно гэдээ өөртөө бас итгэлтэй. Тэгэл манай дүүнэр тэр буцах юм болоод пижигнэл явлаа. Тэгэхээр нь би тэгчихсэн. Би ядагчсан буцахгүй. Одоо энд ирээд буцвал төрийн наданд одоо тангарагаас буцаж гин гэсэн үг одоо. Ядагчсан уралж идсэн хоцрохын нэг л эзгэтэл. Тэгж хэлчээр суужсэн. Тэгэл манай болдын хонгор даг саарл мөр идэрч сайл байгаа даа л да өгөл багтсан. Хоёлаа тэгэл болдтой хануулаад хоёлаа явж игээд бүх мөрдөө буцаачаад хоёр шүтлэнгээ аваад үлдсэн. Тэгээд инкулдын адууны тэр халтарч хөдлөн жоохон цус орсон шүтлэн байсан байхгүй. Тэгээд сервигээр тэрмэн хасагдаад энэ минь мордоод явсан чинь мор эргээд л явсан чинь мөндөө зарлж өгдөг. Тэгэл өрөөмөн шүтлэн минь яваад л. Тэгэл тэр чинь одоо нэг нөв наадам билүү ямар наадам билээ дээ бас хүн амьтан цуглуулдаг тийм наадам байсан шүү дээ. Тэг үзэгчгүй наадам тий. Тэгэл өөрөө нэг нууцныхаа бичлэгээд хараалгаа тэгэл цуг байсан хүмүүс хүн байна гэдээ өнцөлдөд л байсан. Тэгэл тэгсээр гал ороод ирсэн. Саагаад яваад ирсэн. Зарлагдахгүй саргаад ороод ирсэн юм уу? Гэхдээ ойрхон ирээд зарлсан шүү дээ. Танихгүй нэр нь тодорхой биш байгаа тий. Нөгөөд биш танигдж байгаагүй одоо учраас мэдэхгүй байхгүй. Зарлж чадахгүй. Тэгээд нөгөө 570 номертой 470 номертой хоёр шүтлэн мордуулчаад явуулсан байсан. Тэгсэн 470 нь хасагчаа 570 нь яваад байсан. Эдгээр нөгөө бүртгэл дээр байдгүйгээд тэгсэн андуургадаад байхгүй болцол байсан юм хэлээ л тий. Тэгээд ойрхон ирсэн мэдэж аваад л тэгээд зарлсан юм. Та хаахан үзчихсэн юм. Би тэр юуны морварны яг хоохон тал дээр л суудсан л үзчихсэн. Нэг найзтайгаа хоёул нэг эмэлтэй мөрт хоёул сундалтад очсон байсан тэгээд л. Буугаал үзээд одоо тэнд явж одоо төд дээр явж байна гэл. Тэгэл ер нь эхний 4 үрээтэй л явсан. Тэгэл 4 5 болоод 6 болоод 7 болоод янз бүр болоод явдгийг. Тэгээд хаяа жоохон цухалзаад хаяа нэг 3 4 хавилцаанаа явзаад тэгэл сайхан яваад ирсэн. Нүрчсэн зөв шийдвэр гаргажээ гэж. Тий, тэгээд зөв шийдвэр гаргасан бас хүнд зоригтой бол бүтдэх юм байна гэдэг. Бас тэнгэр урхан бүхэл юм харж яндаа л гэж. Тэгээд та баримжаатаа энд суухгүй ингээд урагшлаад байгаа юм чинь гээ тий. Тэр жил гэхдээ бас нэг их хассал да морд. Одоо миний үрээ чинь гэтэл 78 шүтлэл мордсон шүү дээ. 200 гаруй бүртгүүлээд 78 шүтлэл мордсон. Тэр бас яах юм бол та гэж бодох гайгүй юу? Гүй яах одоо тэгэл ууяч одоо мэдээлэл бүгдээ л өрсөлдөж байгаа юм чинь тэ морь цөөн байвал одоо бас магадлал өндөртөр бас болно л даа. Тэгж л бодчихсон. Тэгэд улсын наадмаас хойш ер нь уралдсан юм уу? Тэгээд бүсийн уралдаанууд бол болоогүй шүү дээ тэр жил чинь тий. Тэр жил тэгээ улсын наадмаас хойш уралдаагүй шүү дээ. Өнгөрсөн жил хязаалаа. Та зүүн бүс дээр бол наадчихсан шүү Тий. дээ. Өнгөрсөн жил хязаалан нэлээд сайхан бэлтгэлж байгаа нэг наадам боллонгот болжсэн. Бас хязаалантаа нөгөө эн чинь шүдлэн уралж ирчээд намарнаггүй авцгаахгүй. Ороо ихтэй юм байна тий. Тий, ороо ихтэй өөрөө тийм үү. Тэгээд нөгөө жоохон уралж ирээд энэ одоо тамир тэнхээгүй болсон байлгүй дээ гэсэн чинь нөгөө даахтаагүйгөө хураагаад бүр энэ азар мадрагтай алхилдаад бүр байж болохгүй уруулчих гад. Тэгэхээр би 2 гүөхцөхгүй. Тэгээд нодлон бол хондоо 2 гүтэй байжгаад одоо энэ жил анхных нь унаг гарцсан багсаа илүү одоо. Ямар унаг гарсан? Охин зэрд унаг гарсан. Миний нэг том зэрдийн хаяхыг тавьчихсан. Тэрнээс охин зэрд унаг гарсан. Энэ хоёрын дундаас. Тэгээ энэ жил бол бас бүр 6-7 гү өгчөөд байгаа ороог нь гаргах гад тэгэхгүй бол энэ эдэлж явахд ицсэн юм бэл. Юм дүүрчээд оруулсан чинь хүнтэй байнга цугаас аваад хүн дээр ихлээс сурсан. Айж майж мэдэхгүй шүү дээ. Машин унаа хүн амт мал дээрээс. Машин дээр туугаад явах урд дээр туугаад явахаар урд нь баад зогсчээд л. Явахгүй тийм ярих болцсон. Тэгээ энэ жил гүүр нэлээ олон өгчөөд байгаа. Эрт ороог нь гаргаад л юм нөлөөлсөн. Азарган дээр ч одоо гол нь ороог нь эрт гаргаж би энэ болчих юм шүү тий. Сэтгэлийн дотор. Тий. Тэгээд азарган сая л одоо. Энэ үед бэлтгэл хийгээд л байгаа сайхан хурдтал байгаад байгаа.
Энэ зуны яндаа цэмэрнэл мэднэц. Одоо бол тэгэл төрийн надмал зөрчилнө гэж хэлж байгаа тий. Танаа бүлд ер нь уяачид хэр олон бэ? Байна уу. Ер нь тэгэл халах гол нутгийнхан энэ манай дорн тойрол бүгд л найзууд тэгэл нэлээд шүү. Нэг 20-од хашаанаас өдр мард шүү манайхан нийлэн мартдаг. Үний өөрийн одоо хүмүүсийн бас нормал уйх юм. Нэвсэн мордууд ч улсын наадам сайн тахиад ирэхлээр найс нөхдөөс эхлээл би нэг ах үгийн нэг хэдэн мөр байгаа над тэр. Энэ болор жаргал гэдэг манай миний өөрийн төрсөн ахын найз юм байгаа. Тэгээ бидэнтэй юмгүй ах дүүс шиг байсан маа. Эдний аав манай аав хоёр бүр эртнээсээ найзууд байсан юм билээ. Айл аймаг байсан. Ингээдээ тустай болоод явсан. Тэгэл тэр юугаар л одоо нэгэндээ тустай болоод л тэгэл хэдэн мөрийн үйцээ байгаа л. Өнгөрсөн энэ үйл нэг боцтой нэг уралдаанд нэг хонгор морн гайгүй ордон байгаад байгаа. Өнгөрсөн зуны нөгөө бүсээр нэг бор шүтэл нэг 10-аар оруулсан тэдний тууны. Зуны бүсэд. Тэр ахуйг нэг 10-аад мөр байгаа. Одоо чи ингэж хүн болгоно бас энэ 7-р хурлын дараа тогтоос дөрөвч нэг тийшээ яачлаа гэж хүмүүс дор өрнөөс бас хөдөлгөөнд ороод домалдаа сайжруулъя тус оруулъя гэж ингэж ах шиг байна. Та бол яхаа өөрийн аавын адууныг тийм өөрөө нэг адуу бол хурдан гэдэг нь батлагдаад ингэж яваа. Гэтэл одоо бас нэг хөдөлгөөнд оруулах цаг нь болсон юм шиг байна гэж бодох уу? Одоо тийм бодоод бас адилхан бодчихлаа шүү дээ тий. Бас тэгэл энэ жилээс өдрөө бас нэг азраг мазрагд авчиад байж байгаа. Одоо үржилүүгөө хийх гээл байж нь хийж эхлэв үү. Одоо тэгээд хожимтаас хэрэгтэй болох болов үү. Одоо бүрл нэг муухар зүтгэдэг хүн бол одоо цусгүй адуутал чигээр нь монголороо байж ирэхээс бас янз бүрийн бас нуу чайгаач бас оруулахгүй болохгүй болчихсон шүү дээ. Цаг үеийн яг тийм цаг үеийн одоо яагаад болохгүй болчихсон. Тийм хөдөлж байна тийм ээ. Тэгээ одоо тэр ч одоо олон түмэн харж байгаа юм юу гэдэг нөхөд. Би бол сая нэг англи азраг авсан. Одоо тэгээд нэг 24-5 он гэхэд бас үржилмэн хийдээр гараад ирэх байлгүй. Одоо хаас агуул тийм болсон байна уу? Энэ ер нь азарганд явж байгаа азраг авчих гээд явсан гэдэг үеч боломж. Танай доронтоос ч бас нэлээд яваад ирсэн. Бага. Тэг манай найзууд бол бас нийлээд азраг мазартай болж л байгаа юм. Одоо зөвхөн монголоор оролт гээд бас нэг хэсэг нь өрөөлөд байдаг, нэг хэсэг нь адуугаас хэлбээд байдаг. Одоо тэгээд юу ч болоод байгаа юу? Одоо тэгээд одныг дайлж ангиллал однохоо дагаад хоёр ангилтай л өөрөө байж яахгүй болохгүй шүү дээ. Хаашаа чиргэж магадгүй гэдэг ямар шийдвэр гарч магадгүй гэдэг уралд хадуугаа бэлдээл гэж. Тий, тэгэл байж байгаа. За тэгвэл ямар ч энэ удаа хоёул ярилцлага энэ хүрээд өндөрлөе. За наадамд өгчийн хүлээлт өндөртэй байгаа байлгүй тэгээд дараа илүү одоо тухтай илүү дэлгэрэнgoос ярилцах юм боломж тохиох байхаа гэж бодож байна. Тэгээд бидний урилга хүлээж авч ярилцсан баярлалаа. Амар их төрийн хэрэгтэй намжилт хүсье. За баярлалаа. Та нар ирээд бас ингээд урилгад оруулаад ярилцлага өгсөндөө бас баяртай байна уу. За баярлалаа. Гарын бэлтгэнд аяны ган ягнууд байгаа. За. Одоо гадаа явах юм хэрэгтэй. Манайс бүлийн таваатай. За энэ Премьер Агро гэдэг компани оруулж ирдэг Орос авиас нэг тухай энэ танилцуулга нь за дэлхийн тооллын календартай. За гол ач холбогдол нь юу вэ гэхээр за энэ замд явахтай таны 22 тэг 60 юм байна. Энэ дугаараар та наадмын өмнө суглаанд оролцсон. За түүнээс гадна энэ дугаараа эдгээр байгаа утаснуудад аль нэг рүү яриад бүр төлөх юм. Өргөнд бас авъя гараа. За яг нэг эдгээр сайтай авъя гэдэг. За дараагийнх нь энэ бас уяачтай хэрэглээд байгаа энэ Тодмагны гэдэг хурдан мөрний нэмэлт хижээл байгаа. 60 гаруй бараг шуунтай байгалийн 100% гаралтай. За дээрэс нь 60 төрлийн элементүүд агуулдаг. Норбол эмчүүлэлт тэр одоо энэ аминд юмуд юунд нөлөөлөх нь аягүй сайн тайлбарласан бол олон талын ач тустай бараг шуун. За баярлалаа. За тэгээд Тодмагнаач өгдөг. Өгдөг үү те та тэгвэл мэдх юм байна шүү дээ. Энэ юу н хэр вэ? Зүгээр. Энд ч одоо энэ хурдны серапол гэсэн үг шүү дээ бас.
Морьтой монголчуудын мөнхийн амгшил Тодмагна подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Тодмагна аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагна сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагна сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагна